нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас одоогийн байдлаар яг өнөөдрийн байдлаар хичнээн иргэд ирж Улаанбаатар хотод такси үйлчлэгээр одоо бидний хэлдгээр нөгөө халтур буюу бизнес хийж байгаа. Тэр тоо надад хэрэгтэй. Би сонсоход 247 мянган хөдөө орон нутгаас иргэн одоо хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж 35-аас 45 хоногийн хугацаанд таксиний бизнес эрхэлчээд хотоос гараа авчихдээ. Энийн ард юу гарч байгаа? Гэмт хэрэг гарч байна. Энийн ард юу гарч байгаа? Татвар төлөхгүй байна. Энийн ард юу гарч байгаа? Төгжрлийг бодтор бий болгож байна. Энийн ард юу болж байгаа? Энэ олон зүйлүүд чинь гараад байна шүү дээ. Энийг одоо хэлэлтэй энэ тоонуудаа. Ер нь бол тоон дээр суурлаж ховжилсан байдлаар хэдэн жилийн хугацаанд ямар хугацаанд бид нэр энэ төгжрлийг одоо жишээ нь бууруулах хэрэгтэй байх. Одоо тэр 247 мянган хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод татвар төлөхгүй. Энэ тэгвэл хотын иргэн өнөөдөр жишээ нь төрөөсөө барьж байгаа манай ард иргэд өөрсдөө тэгвэл хотын иргэн мөн үү татвараа төлдөг. Тэгээд энэ арга хэмжээ бүх арга хэмжээнд одоо оролцдог дүүрэг орон нутг сум одоо юуны хороо юун дүүрэг дээр юм энэ иргэдээ бизнес хийх боломжийг олгол тоо. Яагаад Улаанбаатар хотын иргэн өнөөдөр давуу байдлаа алдаад ингээ хөдөө орон нутгаас орж ирээд хотын төгжрөлийг бодтор бий болгоод хотыг өнөөдөр бас ингээ хотын соёл алга байна. Годомжид сүлсээ хайж гин, усааны хайж гин. За тэгэл янз бүрийн байдлаар бий засаж байгаа бүх төрөлжүүлсэн юмнууд нь гарч байгаа шүү дээ. Бид нар 21-р зууны Улаанбаатар хот шүү дээ. Иймээс эхэлнэ. Тэгэхээр тэр 247 мянган орж ирж байгаа хөдөө орон нутгаас ирж байгаа тэр хүмүүсийн тоог ясгааргаа тэднийг бодож оруулахгүй байх хэрэгтэй шин ч одоо. Хот чинь даацгүй байна. Өөрөөсөө энэ машин тэргээ зохицуулаад төгжрлөө яа гэж явах чинь гаднаас орж ирээл тэгээ бидний энэ Улаанбаатар хотод татвар төлөхгүй байна. Яаж өнөөдөр хот бие даасан эднэсгээ босгож ирэх юм? Тэгэхээр энэ төр дээр та энэ дээр бронцоо анхаарат. Тэгээд тэр тоогоо надад танилцуул. Тэгээд тэр ардны байж байгаа одоо цагдаагийн дарга нар энийг бас бичээд ав. Тэр гэмт хэрэг гаралт, хулгай, дээрэм, иргэний бие талдж байгаа, хүчирхийлэл, хүний амь насанд халдж байгаа асуудал чинь энэ хяналтгүй байдлаас чи үүсчихэ гэж би бодож байгаа шүү дээ. Одоо ихэнх тэр гэлэхгүй тохиолдол их гарч байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө энийг харж чадахгүй шүү дээ. Монгол Улсын засгийн газрын мөрөөдлийн хүрээнд Улаан амлахын сайд болон нийслэлийн засаг даргын 2020-с 24 онд хамтран ажиллах санамжийг байгуулснаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам өргөжүүлж нийслэл хотын их бүтээн байгуулалтанд Улаан улс салбарын бие бүрэлдэхүүн яг хамтран оролцож иргэдийнхэн ая тухтай аюулгүй амьдрах одоо нөхцөлд гар бие сэтгэл нийлж одоо бас хамтран ажиллах болно гэдгийг бас хэлхэн зүйтэй байна. 2020-с 2024 онд нийслэл Улаанбаатар хотод онцгойлсон одоо том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бид бүхэн бол одоо төлөвлөгөө гаргаж төлөвлөлтөндөө оруулахаар одоо бэлдэж байгаа. Өнөөдөр энэ төгжрлийн асуудал, өнөөдөр нийтийн тээврийн асуудал, өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын өсөлтийн асуудал, өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдж байгаа улаан хангамж, цэвэр усны одоо гол шугамын асуудал, эрчим хүчний дутагдлын их үүсвэрийн асуудал гээд том бүтээн байгуулалт улс орны зөвлөх болсон Улаанбаатар хоттой салшгүй холбоотой. Энэ том бүтээн байгуулалтанд манай Улаан хамгаалах салбарын зэвсэгт хүчний жанжин штабын манай бие бүрэлдэхүүн бас онцгойлон оролцож бид бүхэнтэй бүтээн байгуулалтанд бас оролцох ийм одоо боломж олцоо бидэнд бүрднэ.